Монгол улсын соёлын яам, Монголын урчуудын эвлэл, Улаанбаатар Арт Fair 2023. Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт очил эрхэм хүндэт ноён хамттай эрхэм хүндэт дүрслэгүрлийн үеийн дураач уран бүтээлч та бүхэндээ дүрслэг урлагийн хургуулсан энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлж бичилье. Өнөөдөр өчиг хүрсэн энэ сайхан өдөр Монголын дүрслэгүрлийн салбарын хувьд үнэхээр баяр гайхамшигтай үйл явдал болж байна. Учир юу вэ гэвэл хан уулынхаа турмаа, сатан туулынхаа хөвөн үнэхээр Монгол улсын 480 21 аймагаас дүрслэгүрлийн салбарт мэргэжлийн уран бүтээлчид өнөөдөр нэг дор хурамжуулсан гайхамшигтай энэ сайхан өдөр тагаж байна. Ингээд манай уран бүтээлч байна уу? За ингээд хажуудынхаа хүмүүст энэ сайхан өдрийн мэндийг хүргээрэй. Баяр хүргээрэй. За хажуудынхаа хүмүүст энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Амжилт хүсье гэж өрөөгөө төгөө бүгдээрээ. Ашгүй юу? Сайхан байна. За ингээд их хүндэт очсон жил бүрийн 5 дугаар сарын дүрслэгүрлийн сар болгон зарласан бөгөөд Монгол улсын соёлын яам, Монголын урчуудын эвлэл хамтран зохион байгуулж буй Арт Fair 2023 дүрслэгүрлийн үзэсгэлэн бодлоо анхудаа ийхүү энэ сайхан өргөнөө зохион байгуулж байлаа. Дэлхийн хотуудын урлагийн 7 хоног буюу Арт Week-ийг урлагийг хөгжүүлэх, урлагийг бүтээлч байдаг, инновац, соёлын олон тал байдлыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, бэлгийн хуваалцах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг ийм сайхан боломжтой байлаа. Тэр утгаараа өнөөдөр Монголын дүрслэг урлагийн салбар Арт Fair-ийг анхудаа зохион байгуулж байгаараа ийхүү онцлогтой юм аа. Ингээд айл болгон дүрслэг урлаг, хүн болгон дүрслэг урлагийн яруу сайхныг мэдрүүлэх Арт Fair 2023 гэхэд бэлэн болсныг та бүхэндээ зордуулъя. Ингээд Улаанбаатар Арт Fair 2023 Ярмын албан ёсны нийгмийн соёлын яамны урлагийн бүтээлийн газрын дарга Монгол улсын соёлын авиас хөлтөн сэргэлэн та бүхний өмнө өгч байгааг хүлээн авна уу? Монголын урчуудын эвлэлийн ерөнхийлөгч зураач Гамбатыг хүлээн авна. Бүгд халуун сарвтаа уцаа. Сайн байцгаана уу та бүхэндээ дүрслэг урлагийн ертөнцид зөвлөсөлтөд зориулсан цаг зав зарцуулсан дүрслэг урлагийн 80 гаруй жилийн түүхтэй уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлж ирсэн хүн бүхэнд соёлын яамны нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Ингээд соёлын яамнаас санаачлан 3 төрчилтэй зохион байгуулж байгаа Арт Week буюу дүрслэг урлагийн 7 хоног албан ёсоор өнөөдрөөс үүд хаалгаа нээж байна. Ингээд энэ 7 хоногийн хугацаанд 3 дүрслэг урлагийн чиглэлээр боловсруулагчийн бэлтгэдэг сургууль мөн 150 гаруй уран бүтээлчийн 1000 гаруй уран бүтээл үзэгчид та бүхний сонирыг мэдээж нүдийг баясгаж мөн та бүхэн энэ уран бүтээлээс өөрсдөө таалагдсныг худалдан авч болох ийм сайхан боломжийг бүрдүүлж байгаамаа. Ингээд соёлын бүтээлчүүдийн тэргүүлэх чиглэл болсон дүрслэх урлагт хүндэтгэл үзүүлж байгаа дүрслэх урлагаар дамжуулан урлагийн боловсролыг дэмжих, бүх нийтийн соёлын боловсролыг дэмжих, нийгэмдээ гэрэл хийгээг түгээх, эерэг энергийг бэлэглэх энэ арга хэмжээг албан ёсоор нийснийг мэдэгдээ хүрэлцээсэн хүн болгон талархал илэрхийлье. Хүрэлцэн эрхэж байгаа бүх хүмүүс мөн талархал илэрхийлье. За сайн байцгаана уу? Энд хүрэлцэн ирсэн нийт уран бүтээлчид, үзэсгэлэн сонирхон ирсэн, өргөдөн ирсэн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Онцлог үзэсгэлэн байгаа. Энэ Арт Fair-ээр өнөөдөр энэ үзэсгэлэнд зорж ирсэн хүмүүс юу болж авах вэ гэвэл маш олон энэ дүрслэг урлагийн нуугдсан харагдахгүй тэр болгонд үзэсгэлэн тавигдаад байдгүй маш олон төрлийн дүрслэг урлагийн салбарын нийгэмлэг холбоо чиглэлүүд байгаа. Эднүсийг энэ үзэсгэлэн бүгднгийн багтаасыг бид нар зорьсон байгаа. Тэгэхээр зэрэг эндээс бол худалдаанаас гадна маш олон сургалтуудыг, маш олон мастер классуудыг энэ өдөр болгон ирсэн үзэгч нар
толдох юм аа, сонирхож мэдэж авах юм аа. Тэгээд энэ арт фэр гэдэг одоо энэ хүү үйлчлэн бол Азад болоод дэлхийд маш олон орнуудад төрсөн урлагийн чиглэлээр одоо ингээд зохиогддог. Манай Монголын уран бүтээлчнэр бол одоо Солонгосын, Хятадын, Оросын, одоо Европын байд юм уу арт фэрүүдэд оролцдог туршлагатай уран бүтээлчнэр бол байдаг. Өнөөдөр бид нар харин Монголд анх удаа маш том хэмжээний дүрслэг урлагийн бүх төрлийн салбарыг одоо багтаасан үзэсгэлэн тавьж байгаагаараа өнөөдөр одоо онцлог болж байгаамаа. Тэгэхээр одоо энэ үзэсгэлэнд оролцож байгаа нийт уран бүтээлчнэрт Монголын урчуудын хэвлэлийн нэрийн өмнөөс одоо бүгдээр нь баярлалаа гэж хэлье. Энэхүү үзэсгэлэнд бас тодтогч хэлэх ёстой нэг зүйл бол манай 21 аймгийн салбарын төлөөллүүд маань салбарынхан маань бүгд өөрсдийн уран бүтээлтэйг Улаанбаатар хотыг зориулж ирсэн байгаа. Манайх одоо Монголын урчуудын хэвлэл өнгөрсөн жил 21 аймгаа нэгтгэхэд одоо жилийн нүр үзэж байна. Одоо 21 аймгийнхнийгаа хол гэж түүрдэлгүй Улаанбаатар хотыг зорин нэг тогоондоо орохж ирсэн та бүхэндээ бас баярлалаа гэж хэлье. За ингээд бас энэхүү үйл ажиллагааг одоо зохион байгуулсан, арын албанд ажилласан, ажлын албаны дарга Наранд орж манай одоо өдөр зүйлийн гишүүд, уянгарагч, Дамжин сүрэн, Балчов ингээд маш олон хүмүүсийн одоо хөл сүлжээр хөдөлмөрөөр энэ үзэсгэлэн бас хөтлөж байгаа юм шүү гэдгийг та бүхэн ойлгоорой. Мөн дүрслэг урлагийн, соёл урлагийн их сургуулийн оюутнууд, анимац сургуулийн оюутнууд гэдэг ингээд маш олон хүний бүрэлдэхүүнтэй энэ баг энэ үзэсгэлэнгийн ард ажилласан байгаа. За ингээд бүгдээрэнд нь баяр хүргье. Баярлалаа. За баярлалаа их хөдөлгөөн уран бүтээлчдийн өнөөдөр ийхүү Артфэр 2023 зохион байгуулах анхны энэ гайхалтай үзэсгэлийг санаачилсан Монгол Улсын соёлын яам, Монголын урчуудын хэвлэлийн удирдлагуудаа бүгдээр халуун амжилтыг хүсье. За үнэхээр одоо та бүхэн харж байгаа манай зураач уран бүтээлчид бол ярьдаг Артфэр гэдэг олон улсын одоо дэлхийн 200 гаруй орн байгаа. Энэ дотроос бид нэр бол Европ, Аз, Зүүн Аз, Төв Аз, за тэгээд цаашаа Америк гэдэг бид нар Артфэрүүдэд оролцдог. Монгол маань юм хизээ болох юм болтоо гэж бодож гэтэл өнөөдөр энэ цаг хугацаанд ингэж анхны одоо Артфэр нэгж байна. Энэ маань зөвхөн Монголын төлөөгөө олон улсын дэлхийн алдартай Улаанбаатар Артфэр гэж алдарч болохгүй гэдэг сайхан өрөөлийг өргөж байна. Сухатраймгийн урчуудын хэвлэлийн тэргүүн зураач Монгол Улсын урлагийн university Батарчиг тав өрчмаа бүлэано. Ихэнх зураач уран бүтээлтэй хүнд өдөөгийн уран бүтээлчдийн нэрийн өмнө сүргье. Үнэгүй гайхалтай түүхэн агшин гэсэн энэхүү арга хэмжээнд энэ соёлын яамнаас 5 сарыг өсвөрлийн өдрүүд болгож зарласан хүн соёлын сэтгэл хүрээнд энэ сайхан арга хэмжээг зохион байгуулсан соёлын яам бол Монголын уртуудын өдрөөрийнхөө хамт олонд баяр хүргье. Энэхүү том арга хэмжээнд энэ жил 21 аймгаас төлөөлж уран бүтээлчд маань оролцож байна. Тэгэхээр одоо энэ өдөөгийн уран бүтээлчдийг энэхүү арга хэмжээнд нэгтгэж оруулж зохион байгуулсан Монголын уран хэвлэлийн хорооны зохион байгуулсан хүмүүс дахин талархал илэрхийлье. Та бүхэн маань Монгол орныхон 21 аймгийн тансаг сайхан байр ажиллах арга түмэн агуу сайхан өв соёлоо үргэлж багтан ярьж багтан дуулж тэднийхэн одоо сайхан хөрвөлөр яг уран бүтээлээр тусалдаг учраас та бүхний хөдөөдөө байн зорин учрыг хүсэж байна. Зураачдын маань бэлнээр улам өргөжлөлтэй. Зураачдын бэлнэрийг ивэн гэж зураачдын бүтээлийг худалдан авдаг. Одоо хүмүүс улам олшрох болтугай гэж өсөөрөө. За хоёулаа энэ баг хэмжээ мөнхөөс төлөвлөлт өгөх чадахгүй байна. Баярлалаа гэж хэлье. За ингээ манай 21 аймагаас уран одоо урчуудын хэвлэл салбарыг төлөөлж ирсэн манай авьяат Батар зураачтай бүгд алгаштай үгүй. Батар зураачтай алгаштай гэдэг чинь 21 аймаг руугаа бүх уран бүтээлчтэй алгаштай гэсэн үг шүү. Бүгд алгаштай сонсъё. За баярлалаа таны
Смит гэрс болтугай гэж өрөөё. баярлалаа. Яруу болоо. За баярлалаа. За ингээд их хүмүүст очсон. Их хүмүүст баярлалаа. Их хүмүүст уран бүтээлчтэй. Өнөөдөр энэхүү Улаанбаатар Арт Фэйр 2023 зөвхөн Улаанбаатарын төдийгүй дэлхийн хэмжээнд одоо танигдсан дайчтай Арт Фэйр болтугай гэж өрөөгөө өнөөдөр энэхүү танилцсанаа 2013 оноос хойш уран бүтээлээ хайлтаар хөөрөж байгаа. Монгол үндэснийхээ соёлыг орчин цагийн одоо арга техниктэй холбоотой гайхамшигтай уран төлөвлөж байгаа, бүтээж байгаа. Дэлхийн хамтыг та бүхний өмнө ирж байгаа. Хүлээн авах. За баярлалаа. Санаа ингээд гайхалтай энэ өдөр та бүхнийгээ уулзч байгаа маш их баярлалаа. Манай хамтлагийн хувьд бол энэ соёлын яамны төсөл бүрийн 2 дахь удаагийн арга хэмжээ яг нээжрээд төлөв зорилтоо юу гэхээр урлагийн үндэс төсөл бүрлэг байдаг. Энд дээр бид уран бүтээл хөгжмөрөө холбогдож сайн сүүлийн 2 сарын 2 уран зургаар нүүр хийсэн байгаа. За тэгээд хамгийн гол нь энэ өнөөдөр энэ сайхан өдөр чин зүйлсээ урлагтай холбож зам авлынхаа соёл гэрээлийн төлөв хүчийг шаардаж хасгүй дахин давталж уран бүтээлийг төрөж ирдэг зураач таавтын дэлхий яслаа. За ингээд таавхны маань хийсэн уран бүтээл төмөн олон соёл гэрээний боловой гэж жангарын тойл нууц тавьчаагаас сэтгүүлэн бүтээсэн дэлхийн амтлагийн хүмүүн гэж дуугаар энэ үеийнхаа арга хэмжээг хэлье. Айлбүрт хүн бүрт яруу сайхан дүрслэх урлагийг ойртуулах Арт Фэйр 2023 дүрслэх урлагийн 7 хоног та бүхний өмнө нээлттэй байна.